За сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би төгс амьдрал пэйжийг хөтлөн явуулдаг. Facebook, Instagram дээр. За та бүгдтэй би өнөөдөр хайрын талаар ярих гэсэн юм. Хайр гэдэг сайхан гэгээ. Хүн бүхний хүсэж мөрөөдөж явдаг гайхалтай сайхан сэдвийн талаар ярихыг хүслээ. Яаж хайрыг олох вэ? Яаж жинхэнэ хайр олох вэ? Яаж илүү хаз жаргалтай амьдрах вэ? Энэ бол хүн болгоны өөртөө тавьдаг асуултуудын нэг. Тэгэд жинхэнэ хайртайгаа уулзрахыг хүсэх юм бол скол ер нь гоё хайрыг мэдэрч амьдрахыг хүсэх юм бол бусад хүмүүсээс хайрыг бид нар хайгаал яваад байдаг тий. За нэг гоё сайхан хайртай учрах юмсан. Нэг л сайхан хайртай, гоё романтик сайхан амьдрах юмсан гэж бодоод тий. Хүсэл яваад идэг, хайгаал яваад идэг тий. Тэр хайрыг гаднаас л хайгаад байдаг. Нэг л гаднаас нэг хүн нэг л сайхан баатар орж ирээл, скол бол нэг л сайхан гоё найз нөхдөд орж ирээл тэр хайрыг надад мэдрүүлээл би ингээл амар хаз жаргалтай болчихно гэж бодоод идэг тий. Яг жинхэнэ бид нар яг жинхэнэ хайртай болохын тулд мэдээж үнэхээр бид нар жинхэнэ хайраа олж болно. Гэхдээ тэрхийн тулд өөр өөрсдөө бэлдэх хэрэгтэй. Яаж бэлдэх вэ гэх юм бол өөр өөрийгөө хайрлахаас эхэлнэ. Таталцлын хуулийн талаар миний хийсэн бичлэг байгаа тий. Хэрвээ та үзэж амжаагүй бол яг энэ бичлэгийг үзэж дуусчаад тэр бичлэг рүү ороорой. Таталцлын хуулийн талаарх бичлэг дээр бас ер нь тийм гоё кино номнууд зөндөө байдаг те. Одоо маш олон хүмүүс тэр таталцлын хуулийн талаар мэддэг болсон тийм ээ. Тийм болохоор таталцлын хуулийн тэр кинон дээр бас яриад байдаг те. Бид нэр яг юу бодоод яваад байна? Тэр бодлын хүчээрээ бид нэр амьдралаа бүтээдэг, бодлын хүчээрээ өсөж байгаа хүмүүсээ татдаг те. Ажлаа татдаг, эд баялагийг татдаг, амжилтыг татдаг гэж ярьдаг тийм ээ. Бодлын хүчнээс илүү бас нэг хүч байна. Амьдралыг маань илүү их тэгж илүү тэр бодлын хүчийг би таталцлын хуулийг амьдралдаа оруулж ирэхэд тусалдаг. Тэр болвол бидний мэдээж мэдрэмж байгаа тийм. Бид нар яг ямар мэдрэмжтэй байна? Чи яг ямар хүн байна? Өөрийнхөө амьдрал тийм л хүмүүсийг татаж оруулж ирнэ гэсэн үг. Бодоод яваад байгаа зүйл чинь биш. Тэ? Хоосон бодоод гоё хайртай болох юмсан гэж бодоод яваад байдаг. Тэгсэрнээс зүрх сэтгэлтэй чи хайртай гээгүй байх юм бол хайрыг мэдрэх чадахгүй байх юм бол үнэхээр тэр хүсэж байгаа гал халуун гоё романтик сайхан тэ насан туршийн хараахан татаж чадахгүй гэсэн үг. Үнэхээр жинхэнэ тийм хайртай болох учрахыг хүсэж байгаа бол өөрийгөө одооноос бэлдэж эхлэх хэрэгтэй. Өөр дээрээ ажиллаж эхлэх хэрэгтэй. Тэхийн тулд чи өөрийнхөө зүрх сэтгэлтэй гоё хайрыг дэлбэлүүлж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Хайрыг дэлбэлүүлэхийн тулд эхлээд чи өөрийгөө гоё хайртаж эхлэх хэрэгтэй. Өөрийнхөө гоё бие тийм ээ. Өөрийнхөө хэрэгцээг сонсч чаддаг болох хэрэгтэй. Өөрийнхөө дотоод хүн чинь тийм ээ. Скол чиний ингээ дээд хүн, чиний сүнс ямар байдлыг, ямар амьдралаар амьдрахыг хүсэж байна. Тэр өөрийнхөө хэрэгцээгээ сонсож өөртөө эвдээ найртай, өөртөө үнэнч тийм ээ. Ялангуяа өөрийнхөө хэрэгцээг ойлгодог болоод эхлэх юм бол өөртөө үнэнч болж эхлэх хэрэгтэй тийм ээ. Тэгээ өөртөө анхаарал тавиад өөрийгөө гоё ингээд тордоод, хүндлээд, гоё хайрлаад тий өөрийнхөө амьдралдаа гоё тав тухтай амьдарч эхлээд амьдрдаг болоод эхлэнгүүт чиний зүрх сэтгэл чинь гоё ингээд аз жаргалаар дэлгрээл тий ингээд энэ гоё мэдрэмж чинь улам их гоё том болоод чиний чамаас гарч байгаа гоё аурат нь улам гоё ингээд цэвэршээл, гэгэрэл, өнгөлөг болоод тий хүчрхэг болоод тэгэл гаднаас гоё хүмүүсийг өгөөл авдадыг тэгээд бүр цаашдаа жинхэнэ хайраа татаж эхлэх болно. Чи одоо дөнгөж ингээл хэрвээ найз залуугаас салчихсан, найз охиноос салчихсан. Тэгээд тэр шархалсан сэтгэлдээ дарахын тулд өөр хүнтэй уулзраад бушуу нэг өөр хүн олж аваад олоод авчих юм бол би тэр мэдрэмжээ арилгачихна гэж бодоод идэг. Тэр мэдрэмжээс салчихна гэж хүмүүс бодоод идэг. Энэ дөрөд идэг. Тэм шархалсан сэтгэлдээ мэдрэмжтэй байгаа үедээ өөр хүнтэй уулзрах юм бол чи яг л тэр мэдрэмжтэй, тэм хоосон мэдрэмжтэй хүнийг л өөрийнхөө амьдралд татаж оруулж ирнэ. Тийм болохоор тийм мэдрэмжтэй байгаа үедээ те болж өгвөл хүн амьтантай уулзаж учрахгүй тийм үедээ
хүн ямар нэг хүмүүсэдтэй нэг тийм айхтар татан болох гэж хичээгээд хэрэггүй. Үнэхээр яг л чиний тэр заяаны хантай бүр зүрх сэтгэлээ чинь энэ хүн байж тээ гэж мэдрэгдэхгүй байгаа бол зүгээр шархаан өгөхийн тулд тийм ээ хүнтэй уулзрах гад байх юм бол тэр мэдрэмжтэй тисээд даваад өөрийнхөө тэр мэдрэмжийг өөртөөгөө мэдрээд туулаад өөртөө ажиллаад өөрийгөө гоё сэхэрүүлээд те гоёлаашуулаад өөртөө ажиллаад бүр нэг гоё нэг сайхан гоё сэтгэл хөнгөн те хөнгөн мэдрэмжтэй болсон, аз жаргалтай болсон. За одоо надад ямар ч баг хинч хэрэггүй байгаа, хинч хэрэггүй би өөртөө байгаад л аз жаргалтай байна гэсэн тэр үе чинь үнэхээр яг чиний оргил үе байх болно. Тэр үеийг чи хүрч чадах юм бол тэр үедээ хараа яг үнэхээр чам бүр нөгөө нэг хүн чинь бас л яг л гоё хайраар бэлгцсан тийм ээ гоё өөрийгөө хүндэлж чаддаг, өөрийгөө ойлгодог тийм хүн чинь бусдыг ч гэсэн хайрдаж чадна. Яг л өөрийнхөө зүрх сэтгэлд маш том хайрыг тэгж гсэн хүн байгаа болохоор. Тийм болохоор үнэхээр гоё хайртай, гоё аз жаргалтай хайрыг бүтээх гэх юм бол өөртөө тэр эхлээд хайрын үрийг тарь. Тэгээд тэрийг гоё ургуулад, цэцэглүүлээд тий өөртөө тэр аз жаргалыг бас тэгээд гоё өөдрөг үзлийг тийм бий болгоод өөрөөсөө аюу гоё эрэг энерги цацруулдаг болсон аз жаргалтай тийм сайхан үедээ та өөрийнхөө тэр жинхэнэ сайхан заяаны ханигаа татах болно. Тийм болохоор хайрыг гаднаас хайхгүй тийм ээ. Тэр аз жаргал, сайн сайхан мэдрэмжүүдийг гаднаас битгий хайр. Яагаад гэвэл тэр мэдрэмжүүд бүгдээрээ бидний дотор байгаа. Тэр мэдрэмжүүд аз жаргалтай байна гэдэг мэдрэмж бол бидний тархин дотор, толгой дотор л ер нь явдаг мэдрэмж шүү дээ. Тийм болохоор хүмүүс насаараа тэр хайрыг, аз жаргалыг гаднаас хагаад яваад насаараа бараг тийм ээ. Тэгээд эцэст нь харамсалтай нь тэр хайгаад байгаа гаднаас хайгаад байгаа тэр зүйлийг олж чаддгүй. Учир нь өөрийнх нь дотор яваад байгаа гэдгийг ойлгоогүй, мэдээгүй, мэдрээгүй. Тэгээ хамаг амьдралаа, хамаг цагаа харамсалтай нь урчдаг. Тийм болохоор үнэхээр сайхан аз жаргалтай байхыг хүсээд, амар тайван болохыг хүсээд, тэгээ дээрэс нь гоё хүсэж байгаа зүйлүүд ажил хэрэг болохыг ч юм уу тийм ээ хүсээд байгаа. Тэгээ дээрэс нь гоё бүр жинхэнэ хайртайгаа уулзрахыг хүсээд байгаа бол өөрийнхөө доторлоо өндөж ор. Доторлогоо өндөж орохын тулд өөрийгөө сонсож мэдэрч эхлэхийн тулд бясалгал гэдэг аргаас маш үр дүнтэй арга байгаа. Бясалгал хийх юм уу? Эсвэл өөртөө ганцаараа байх цагийг тий амар тайван байх цагийг өөртөө илүү их гаргаад тэгээд болж байгаа гоё байгальд гардаг ч юм уу тий. Байгаль бид нар өөрсдөө байгалаас гаралтай болохоор ингээд агаар салхинд гараад модонд ч юм уу тий ууланд гоё аялдаг ч юм уу алхдаг ч юм уу тэгж явах үед бид нар өөрсдөө илүү их холбогдоод өөрийнхөө хэрэгцээг сонсоод тэгээд илүү их бас гоё тайвширлыг мэдрээд тэр үед ингээд бидний маань зүрх сэтгэл маань багаар нэгдэж эхэлдэг. Тийм болохоор гоё зүрх сэтгэлтэй хайрыг тэхийг аз жаргалтай болохыг хүсэж байгаа бол эхлээд өөртөө ажил залуусан. Хитрхи их битгий хайртай болох юмсан. Нэг л юмтай болчихвол болох гэдэг нэг гэдэг биш. Үнэхээр гоё хайртай болохыг хүсэж байна. Тэхийн тулд би өөрийгөө гоё хайрладаг болох болно. Гоё хүндэлдэг болно. Тэгээд учирсан залуу маань, учирсан бүсгүй маань бас эргүүлээд намайг гоё хайрладаг болно. Бас намайг гоё хүндэлдэг болно. Тийм гоё хүнийг би өөртөө татах болно гэд таталцлын хуйлаа ашиглаад амьдраад явах юм бол биднийг маш сайхан гэрэл гэгээтэй аз жаргалтай хайраар дүр амьдрал хүлээж байгаа шүү. Тэгээд миний бичлэгийг дуустал үзсэн та нартай маш их баярлалаа. Миний бичлэг хэрвээ та нарт таалагдсан болвол мэдээж миний энэ чаналыг subscribe хийгээрэй. Тэгээд лайка дарахаа мартаоцаа. Тэгээд мэдээж хэрэг комент хэсэгт гоё сэтгэлдээ бичээд явуулаарай. Тэгэх юм бол миний бичлэг цаашаа өөр олон хүмүүст хүрээд өөр олон хүмүүсийн гоё зүрх сэтгэлийг нээхэд, гоё хайрыг нээхэд, тэ гоё аз жаргалтай амьдралыг өөрсдөө бий болгоход нь туслах гоё бичлэг байгаа болохоор тэгэхээр мартаа залуусаа тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.